Багш нарын баг хурал боллоо. Баянхангар аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны баг хурал 8 дугаар сарын 25-нд боллоо. Хуралд аймгийн иргэдийн төлөөлөгчдөө хурлын дарга бат 2, засаг дарга мөс сайхан болон боловсролын байгууллагын удирдлагууд оролцож 2020 онд боловсролын салбарт баримтлах бодлогоо тодорхойллоо. 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалтаар Баянхангар аймагт 506.1 оноогоор улсын хэмжээнд 12 дугаар байранд орсон бөгөөд энэ амжилттай улам урагшаа ахиулахыг аймгийн удирдлагууд хүсэж баг хурлын үйл ажиллагаанд оролцсон юм. Засаг дарга мөх сайхан хэлэхдээ удирдах газар нь оновчтой бодлого тодорхойлдог болмоор болохгүй байгаа зүйлийг хэлж ярьдаг, залруулдаг баймаар байна. Бидний хүүхэд байх үеэс л үлгэр дуурайлал авсаар ирсэн олон сайхан багш нараараа бид бахархдаг. Тэр хүүхэд насанд олж авсан эрдэм мэдлэг, хандлага, бахархал насан туршид хадгалагдсаар ирсэн. Ийм хүмүүжил мэдлэг олгодог сайн багш нараараа үлгэр дуурайлал болгож, шин залуу багш нараа хурцалж, өнөөдөр боловсролын салбар бодлогоо тэлж хараагаа тодтогмоор байна. Багшийн хөгжил удирдлагаас шууд хамааралтай. Иймээс боловсрол соёл урлагийн газар сургууль цэцэрлэгийн удирдлагуудад шин соргог, сэрэг, гүйцэтгэл сайтай, шуурхай, зөрчил дутагдaltaгүй ажиллах шаардлага тавиад аймаг орон нутаг ирээдүйн хойчхойн төлөө хөрөнгө гамнахгүй дэмжиж ажилласан. Цаашдаа ч дэмжинэ. Гол нь бид та бүхнээс чанар бодит үр дүнгэл хүлээн гэдгээ цохон тэмдэглэв. Мөн тэрээр бид өнгөрсөн хугацаанд анги танхимын дүүрэлт хичээлийн ээлжийг буруулахаар 50000 гаруй хүүхэд 2000 гаруй багш ажилчдын сурч ажиллах орчин нөхцөлийг сайжруулж олон сургууль цэцэрлэг байгууллаа. Одоо байшин биш хөгжил ярэ. Орчныг ингээд бүрдүүлсэн юм чинь хүнээ багшаа хүүхдээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллацгаая гэлээ. Манай энэ салбарт сайн сайхан гэрэл игээтэй олон зүйлүүд байгаа. Одоо энэ бүхнийг бол одоо манай багш нар одоо энэ боловсролын байгууллагын одоо үе үеийн одоо энэ удирдлагууд энэ боловсролын системийн одоо энэ жолоодогч нар бол бас одоо хийж бүтээсэн зүйлүүд бол их байгаа. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За ямар ч үсэн аймгийн засаг дарга бол боловсролын системд онцгой анхаарч өөрөө дотор нь орж ажиллана. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхныг хүсье. Баянхангар аймагт төр хувийн хөвшлийн 31 сургууль 43 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын засгийн газар боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор танхимын болон онлайн сургалтыг хослуулж 2020-оос 2021 оны хичээлийн шинжилгээ үйл ажиллагааг явуулахаар тогтоод байгаа юм. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгүүд ямар гормоор сурагчтай хүлээж авах, хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах, багш сурагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах зэрэг асуудлаар хоёр өдрийн сургалтыг нэгт багш нарын дунд боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулад байгаа юм байна. Тэгээд бид нэр хийж үтээснэ дүгэн цаашд юу хийх талаараа ярилцсан ийм хичээл өгтөлтэй хурал болж байна. Согсог сургуулийн үед өнгөрсөн онд бид COVID-19 гасантай холбогдуулаад одоо сургалтын онлайн хэлбэрт улс орон дээр шилжсэн. Энэ шилжилт бол бас манай сургуульд явагдсан. Тэгээд энэхүү шилжилтийг мөн одоо онлайн нөхцөл багш нар маань сурагчтайгаа хэрхэн яаж ажиллах вэ, эцэгчүүдийг яаж хандах вэ гэсэн энэхүү дижитал шилжилтийг амжилттай зохион байгуулсан. Түүнээс гадна одоо 4 сараас эхлэн 12 дугаар төгсөгчд маань танхимын ийм сургалтанд шилжиж орсон. За ингээд багш болгон маань үнэхээр зүрх сэтгэлээс ингэж хүүхд багчуудтайгаа сайн ажилласан, эцэгчүүдийг хамтарсан зүрх сэтгэлийн гэрээгээр ингэж ажилласан учраас Согсог сургууль маань эслийн ерөнхий шалгалтаар одоо Баянхангар аймагт 2 дугаарт орсон. 2020-оос 2021 оны хичээлийн шинжилгээ бас улс орны хэмжээнд дэлхийн нийтэд үүсэж байгаа цар тахал аюул өвчний уршиг маш онцгой нөхцөлд эхэлж байгаа. За юуны өрдөл бид манай байгууллагын онцлогч бас цэцэрлэг баг сургуулийн орчин байгаа. Энэ орчиндөө нөгөө дээрээс тавигдчихж байгаа эрүүл ухаан халдвар хамгааллын дэглэм журмуудыг одоо яаж мөрдөх талаар бас тодорхой зохион байгуулалтуудыг хийгээ ажиллаж байна. Жишээлбэл одоо энэ жил гэхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгэнд хамрагдж байгаа 270 хүүхдээ бид нэр одоо боломжтой анги танхим таслааг одоо бүгдийг сургуулийн өмнөх хөгжих тэр орчин бүрдүүлж 11 бүлгээр одоо хүүхдүүдэд авахар ингээ бэлтгэл ажиллаа хангацсан ажиллаж байгаа. За мөн 1-5 дугаар ангийн хүүхдүүд маань болохоор зэрэг 7 хоногийн 3 өдөр танхимаар 2 өдөр бол одоо цахимаар хичээлээр одоо төр засгаас шийдвэр гаргасан байгаа. Энэ сургалтын өрөөнд бол манайх яг өөрсдөө бас дотооддоо нэлээд анги танхим хичээл сургалтын зорилтоор гаргасан. Энийхээ хүрээнд болохоор 1-2 дугаар ангийн бол ээлжийн одоо юунд оруулаагүй, коэффициентэд оруулаагүй. Нэг анги ба нэг кабинет эзэмшээ явахаар бас хүүхдүүдтэйгээ илүү бас 4-өөс 4.5 цаг ажиллах боломжийг бас 1-2 дугаар ангийн багш нартай бүрдүүлчихсэн. Учир нь юу хэмээвээс одоо 2 дугаар ангийн хүүхдүүд маань бараг дөнгөж үсгийн талд
хөгжөө явж байхад бол нөө тэлгчэл сэлцсэн тэр учраас бол одоо 2 дугаар ангийн багш нар хүүхдүүдтэйгээ туулзан ажиллах, хүч мөнгөчлөг агуулгыг бүх талдаа бас нэлээд шахуу ажиллах шаардлагатай байгаа. Мөн одоо анхлан сургуульд орж байгаа 1-р ангийн хүүхдүүд бас 3 цаг хийгээл хичээл сургалтын үйл ажиллагаанд өснө багш хүүхд сургууль очиж дасах тал дээр бас учир дутагдaltaй байх юм болоо гэдэг үгнээс манайх юм зохион байгуулалтыг яаж ажиллаж байгаа. Мөн өнөөдрийн баг хурлын ийм уур амьсгал нь өөр гоё юм тийм үү? Дандаа ирээдүг ярьсан. Яах вэ? Тийм ээ? Өнгөрснөө ярих нь зөв. Зүгээр уучлаарай нэг үг хэлэхэд одоо өнгөрсөн баг хурлууд дээр тэр үед багш нарын баярын хурал дээр бид загнуулаад байж байсан шүү дээ, тийм ээ? Тэгээ тэрийг үгийг санаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид уран аваа гарч ийн баг хурлаас энэ семинараас өнөөдөр манай хоёр дараа хийж байгаа хүмүүс бид уран аваа бүгд бийч хөнгөрөх шиг санагдаад тэтгэвртэй гарахаа болчихмоор ч юм шиг санагдаад тэгэхээр иймэрхүү байдалтай болж байгаа энэ хурлын ач холбогдол байна гэж үзэж байна. Манай сургалт яах ёстой вэ? Ерөөсөө мэдгүй чадахгүй зүйлийг ил гаргадаг. Тэр хүн дотор байгаа тэр муу мухай чанаруудыг ил гаргаж багш нар түүнийг нь онцлоод эмчилдэг байх нь өнөөдөр мэрэгэн ухаан суралцсан боловсролын суурь гэх юм. Тэгэхээр өнөөдөр багш нар хийх ажилгүй болчихлоо биш. Дөнгөж сайн нэг л дурдлаа. Авиасыг нэг илрүүлэх гэж. Тэгвэл би энэ сургалтанд суугаад юу болж ийнэ вэ? Багш нар бол онцлогч. Авиасыг нэг илрүүлэхээс гадна тэр хүүхэд дотор байгаа хүн болгонд байдаг тэр муу муухай чанаруудыг нь өрсөлдөөний талбар гаргаж ямар нэгэн сэтэл өгч иж илрүүлээд тэр илэрс гарч ирж байгаа муу муухай зам чанартай ноцолдох тэр нэгэн бол сургууль хүмүүжүүлэгч хүн юм байна гэж. Улс орон даяар гамшигаас хамгаалах хүндрэлжүүлсэн бэлэн байдлын зэрэгцшилсэн онцгой нөхцөлд дижитал технологиг арга зүйтэй голчлон ашиглах энэ хичээлийн шинжилгээ бэлтгэлээ сургуулиуд тодорхой хувиар хангасан ч багш нарын техник технологийн мэдлэг зарим талаар дутмаг байгаа нь баг хурлын үеэр яригдсан. Баг хурлын төгсгөлд аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан засаг даргын 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Сургууль цэцэрлэгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зүйл залтын хүрээнд бүх сургууль цэцэрлэгт 246 сая төгрөгийн үн бүхий иж хөрөнгө компьютер 113, ухаалаг самбар, принтер, проектор зөөврөн компьютеруудыг сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт аймгийн удирдлагууд гартуулсан бол нэгдсэн үндэсний байгууллагаас аймгийн хэмжээний төрийн бүх сургууль цэцэрлэгүүдэд 2-3 зөөврөн компьютер өгснийг олголоо. Төрийн үйлчлэгийн нэгдсэн төв стандарт орчинд иргэдэд үйлчлэгээ үзүүлэхээр боллоо. Төрийн үйлчлэгийг ард иргэдэд зориулалтын стандарт аятай тогтоо орчинд хүргэх үүднээс төрийн үйлчлэгийн нэгдсэн төвийг 7 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 20-ны хугацаанд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар их булаг констракшн компани хийж гүйцэтгэлээ. Тус байранд нийгмийн даатгалын хэлтс, хөдөлмөр халамж үйлчлэгээний газар, улсын бүртгэлийн хэлтс, газрын харилцаа, барилгат байгуулалтын газрын албан хаагчид болон өмгөөлөл төрийн үйлчлэгийн нэгдсэн төвийн операторууд тогтмол үйл ажиллагаа явуулах юм. Ингэснээр тэнд ажлын хэсэгд болоод түүгээр үйлчлүүлэх хэсгийн байх ажлах орчин инхүү сайжирч байгаа юм. Шин суурьшлийн бүсийн ажлыг эхлүүллээ. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчтэй Хурлын дарга Батбаяр засаг дарга Мөнх сайхан нар шин суурьшлийн бүсэд байгуулах 300 айлын хашаа босгох ажлын эхлэлтэй танилцлаа. Тус бүс техникийн ээлжинд 300 айлын хашааг гүйдэг хаалга Эконолийн хамт байгуулах бөгөөд дээр хүл ажиллагааг маш чанартай шуурхай хийж гүйцэтгэхийг хариуцсан аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгоод Баянхонгор сумын засаг дарга Мөнх соёл иргэдийн төлөөлөгчтэй Хурлын дарга Соронзон Баатар нарт үйл ажиллагаанд өдөр бүр хяналт тавин ажиллах чиглэл өглөө. Би чамаага ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж, хос зүрхний хайраар бяцхан өрөө үлгийдэн авч, аз жаргалтай амьдрал эхэлсэн саяхан. Би чамдаа хайртай. Дэндүү их хайртай. Тиймдээ ч би одоо хүртэл чинийхээ хажууд байсаарлаа. Гэвч чи архитай нөхөрлөж амьдралынхаа гэрлийг унтраас хаалга чангнууд чинэнээр хайртай өрсөй чинь нүдэнд айдас хурж ааваасаа айж байна гэж ард минь нуугдахад чи юу ч бодлого өдөр бүр энэ үйлдэлээ давтсаар л байсан. Хурмынхаа бөгчөө архины барьцаанд тавихтаа амьдралаа ууж байгаагаа ч ухаарах тэнхээ чамд байгаагүй. Гэхдээ би зовлон шаналлаа сэтгэлийн галаар өртөж энэ бүгдийг твцсэн. Чамайг анхных шигэ болно гэж
итгэж, хайрлаж, хүлээсэн. Гэсэн ч чиний зан авир аратан шиг болж хилдэг байсан хайрын үгс чинь хараалаар сэлгдэж бидний мэдэх чи шал өөр хүн болсон. Эцэст нь чи намайг өрөвдөхгүйгээр ийм болголоо. Энэ бүхэнд арх буруутай юу? Чи буруутай юу? Сайн бодоод үзээрэй. Хэрвээ чи минь ухаарвал хизээд чамаагаа хүлээж авахд би билээ. Хэрвээ чи минь ухаарвал сархтаас салнаа хөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа. Аймгийн засаг даргаар ахлуулсан төр болон төрөмс байгууллагын талуудыг оролцуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа. Хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2019 оны ажлын тайлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын орон нутгийн салбар комиссийн мэдээллийг авч хэлэлцлээ. 2019 онд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд анхдагч болж Баянхангур аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордонтой болсон. Гэтэл уг ордны ашиглалтын байдал тодорхойгүй байсаар өнөг хүрээд байна. Иймээс аймгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөмс байгууллагын хоёр талдсан байдлыг шүүмжлээд Баянхангур аймаг нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжиж тэгш хөгжих хөдөлмөрлөх боломжийг яралт олгохын тулд тус ордон үр бүтээлтэй ашиглах менежментийг нь зөв хийгээд аваад явах чадварлаг бүтэц байгуулан хариуцуулж ажиллуулах шаардлагатай байгаагаа сануулсан юм. Улмаар засаг даргын ивэлдор сум бүрээс төлөөлөл оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулган зөвлөгөөнийг ирэх 11-р сард хийхээр тогтлоо. Энэ үеэр тус ордон хариуцсан ажиллуулах бүтцийг байгуулж цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн дэмжиж ажиллах талаар санал авч тодорхой шийдлүүдийг гарган дэмжиж ажиллахаар боллоо. Сархтаас салнаа хөө. Баянхангур аймагт 2020 оны эхний 7 сарын байдлаар 286 гэмт хэрэг бүртгэгдсэний 59 буюу 20.6%-ыг согтоогоор үйлдсэн гэмт хэрэг эзэлж байна. 16309 зөрчил бүртгэгдсэний 1200 согтоогоор үйлдэгдсэн. 584 хүн эрүүлжүүлэгдэж 240 эргэн баривчлагдсан байна. Иймээс Баянхангур аймгийн засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөө сантран Сархтаас салнаа хөө аяныг Баянхангур аймгийн хэмжээнд өрнүүлэхээр ажлын төлөвлөгөө, ажлын хэсгийг байгуулан ажилдаа ороод байна. би чамаагаа ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж, хос зүрхний хайраар бяцхан үрээ үлгийдэн авч аз жаргалтай амьдрал эхэлснээ саяхан. Би чамдаа хайртай. Дэндүү их хайртай. Тиймдээч би одоо хүртэл чинийхээ хажууд байсаарлаа. Гэвч чи архитай нөхөрлөж амьдралынхаа гэрлийг унтраас. Хаалга чанга нүдэх чинээр хайртай өрсөй чинь нүдэнд айдас хурж ааваасаа айж байна гэж ард минь нуугдахад чи юу ч бодлого өдөр бүр энэ үйлдэлээ давтсаар л байсан. Хурмынхаа бөгчөө архины барьцаанд тавихтаа амьдралаа ууж байгаагаа ч ухаарах тэнхээ чамд байгаагүй. Гэхдээ би зовлон шаналлаа сэтгэлийн галаар өртөж энэ бүгдийг твцсэн. Чамайг анхных шигэ болно гэж итгэж, хайрлаж, хүлээсэн. Гэсэн ч чиний зан авир аратан шиг болж хилдэг байсан хайрын үгс чинь хараалаар сэлгдэж бидний мэдэх чи шал өөр хүн болсон. Эцэст нь чи намайг өрөвдөхгүйгээр ийм болголоо. Энэ бүхэнд арх буруутай юу? Чи буруутай юу?
Хэрвээ чи минь ухаарвал хизээд чамаагаа хүлээж авахд би билээ. Хэрвээ чи минь ухаарвал Сархтаас салнаа хөө. Баянгар аймгийн засаг дарга мөх сайхан зарим төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчтай уулзалт хийж архитектурын асуудлыг тагслан зогсооход анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухайда мэдээлэл хийж байгаа. Улсын хэмжээнд Баянгар аймаг бэлгийн замын халдвар төвчлөөрөөр тэргүүлдэг хүчин хүчирхийлэл хамгийн их үйлдэгддэг. Үйлдэгдсэн гэмт хэргүүд нь эрүүгийн хамгийн хэрцгий балмад шинжтэй ийм нөхцөл байдал Баянгар аймагт архитай холбоотойгоор жил ирэх тусам ихсээд байна. Ийм муухай хүнд хэцүү үр дагавартай архитектурыг таслан зогсоохын тулд томоохон ажил арга хэмжээг эрчимтэйгээр үе шаттайгаар эхлүүлж байгаа юм. Ажлын цагаар архитаас сэргэлсэн, ажлын бус цагаар хууль журам зөрчсөн, арга эртэ асуудал тарьсан. Цагдаагийн байгууллагад архитай холбоотой асуудлаар бүртгэгдсэн байх юм бол төрийн албан хаагчийг ажлаас албан ёсоор чөлөөлнө. Тэр албан хаагчийг өнгөрөөсөн асуудлыг нуун дарагдуулсан удирдлагуудад адилхан хариуцлага тооцохоор журмлаж байгаа юм. Аймгийн удирдлагууд арилжааны банкудаас шин сүршлийн бүсэд хашаа авах айл өрхүүдэд зээлийн нөхцөл дээр уян хатан байдлаар хамтарч ажиллахыг хүслээ. Аймгийн төвийнхөн газар нутгийг төв шинэ эрүүл орчинд сургууль цэцэрлэгийн цогцлбор, өрхийн эмнэлэг зэргийг барьж төрийн үйлчлэгийг тэнд бий болгож гэрэл цахилгаанаар ханган иргэдийн амьдран суух хашаа гид бүрнээ барьж тогтчуулах зэргээр бүтээн байгуулалтын ажлууд шин сүршлийн бүсэд хийгдэж эхлэв байна. Тус бүс эхний ээлжинд 300 айлыг байлгахаар чанар үзмж сайтай хашааг бусад хэрэгцээд зүйсийн хамт суйрлуулж эхэлсэн билээ. Тэгвэл аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга Батбаяр засаг дарга мөх сайханаар Баянгар аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол банк, Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк зэрэг томоохон банкуудын удирдлагуудтай уулзаж тэнд хашаа авах иргэдийн зээлийн нөхцөл дээр хамтран ажиллаж зээлийн хөг бууруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тус банкуудын төлөөллүүд уг асуудал дээр хамтран ажиллахаа илэрхийлээд зээл олгох нөхцөлөд төв банктайгаа холбогдож тодорхойлохоор болсон юм. Мазаала паркаас Жаргалан паркийг холбосон гүүрэн байгууламж барьж Түнгэл орчмыг спорт цогцлбор болгохоор төлөвлөж байна. Өнгөрөх өдөр аймгийн засаг дарга мөх сайхан хотын өнгө үзмжийг сайжруулах, хүүхэд залуус иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх олон боломж нөхцлөөр хангах төлөвлөгөө төслийн хүрээнд Жаргалан парк орчмоор уран баримтч Дэлгэр сайхны хамт ажиллалаа. Төслийн хүрээнд Мазаала паркаас Жаргалан паркийг холбосон явган хүний агаарын гүүр байгуулах, гол орчмыг спорт цогцлбор болгох ажлын зураг төсөв одоо хийгдэж байгаа юм байна. Зураг төсвийн дагуу Жаргалан паркт улс болон орон нутгийн чанартай үзэсгэлэнт газар, уул усны жижиг хувилбаруудыг бий болгож, орон нутгаас төрөн гарсан алдартуудын хөшөө танилцуулга тавигдаж, задгаа театр бусад холбогдох байгууламжийг байгуулж, гэрэлтүүлэг хийгдэж, хашааг ээж бүрэн засварлан тогтчулж, оройн зугаалаг, чөлөөт орчин бүрдүүлсэн пикник үйлчлэгийг нэвтрүүлсэн байхаар төлөвлөж байгаа гэлээ. Жаргалан паркийн хур хог чулууг зайлуулах, цэвэрлэх ажлууд тахгүй хийгдэх бөгөөд нийтийн өмчийг олон нийтэд нь зөв хэлбэрээр эзэмшүүлэх, иргэдийн амарч зугаалах орчинг нь зөв зохистой, аятай таатай байлгахаар тус ажлыг төлөвлөж. Мөн төвийн голын бургаснаас огтонтой болог хүртэлх орон зайг төрөл бүрийн спортоор дуртай нь хичээллэх нөхцлөөр хангах, тус тусын талбайг бий болгож шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангаж тогтчуулахаар зураг төсөвт тусгагдж байгаа юм байна. Зураг төсөв 9-р сарын 10-наас бэлэн болсноор ажлыг шуурхайлан эхлүүлэх бөгөөд Баянгар аймаг байгуулагдсны 80 жилийн ойдоо зориулах, Баянгар аймагт гээд зориод үзүүлэх харуулах бодит томоохон ажил болно гэж ажлын хэсгээс тооцож төлөвлөж байгаажээ. Би чамаагаа ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж, хос зүрхний хайраар бяцхан үрээ үлгийдэн авч аз жаргалтай амьдрал эхэлсэн нь саяхан. Би чамдаа хайртай. Дэндүү их хайртай. Тэндээч би одоо хүртэл чинийхээ хажууд байсаарлаа. Гэвч чи архитай нөхөрлөж амьдралынхаа гэрлийг унтраас. Хаалга чанга нүдг чинэнээр хайртай өрсөй чинь нүдэнд айдас хурж ааваасаа айж байна гэж ард минь нуугдахад чи юу ч бодлого өдөр бүр энэ үйлдэлээ давтсаар л байсан. Хурмынхаа бүгчөө архины барьцаанд тавихтаа амьдралаа ууж байгаагаа ч ухаарах тэнхээ чамд байгаагүй. Гэхдээ би зовлон шаналлаа сэтгэлийн галаар өртөж энэ бүгдийг твцсэн. Чамайг анхных шигэ болно гэж итгэж, хайрлаж, хүлээсэн. Гэсэн ч чиний зан авир аратан шиг болж хилдэг байсан хайрын үгс чинь хараалаар сэлгдэж
Бидний мэдгчий шал өөр хүн болсон. Эцэст нь чи намайг өрөвдөхгүйгээр ийм болголоо. Энэ бүхэнд арх буруутай юу? Чи буруутай юу? Сайн бодоод үзээрэй. Хэрвээ чи минь ухаарвал хизээд чамаагаа хүлээж авахд би билээ. Хэрвээ чи минь ухаарвал Сархтаас салнаа хөө.